нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөтрүүлээс хар хайрцаг. Орой минь төргийн үзэгчтэй хар хайрцаг нөтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар Монгол хүүхэд багчуудын өмнө тулгамдж буй асуудал болоод түүний шийдлийн тухай Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваресте Коси Комлантай ярилцах болно. Хар хайрцаг. First of all, good evening. Орой минь бидний урилгыг хүлээн авч хар хайрцаг нөтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. On our Black Box talk show. But thank you very much for having me. Okay. Welcome. Юуны өмнө та өөрийгөө болон Монгол дахь нүүбийн хүүхдийн сангийн талаар товч танилцуулаач. Yourself and UNICEF Mongolia country office and its priorities. Thank you very much. Намайг урьсанд баярлалаа. Би 2021 оны 11-р сараас хойш Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байна. Энд ажиллаад бараг 4 жил болох гэж байна. Энэ хугацаанд танаас сайхан орны бүх аймагт очиж үзлээ. Бараг 250 гаруй суманд очиод байна. Манайх 50 гаруй хүнтэй чадварлаг баг бий. Бид хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, хамгаалал, ус, ариун цэвэр, эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн бодлогын чиглэлээр ажиллаж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын байгууллагууд дотроос томоохон офисуудын нэг нь манайхаа. Бид засгийн газар салбарын яамдуудтай нэгт хамтран ажилладаг. Эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн яамнаас ахуулаад бүгдтэй нь хамт ажиллаж байна. Бид хүүхдийг эхийн хэвлээд байхаас 18 нас хүртэлх үеийг хамарсан ажлыг хийж байна. Монголд хийж хэрэгжүүлж байгаа бидний ажил өргөн цар хүрээтэй гэж харж болно. Бидний эцсийн зорилго бол Монголын хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд төрж өсөж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм а. Хот хөдөө хаана байгаагаас үл хамааран хүүхэд бүр сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний зорилго юм а. Баярлалаа. 11-р сарын 20-нд дэлхийн хүүхдийн өдөр болдог. Энэ өдөр юугаараа онцлог, монголчууд бид яагаад тэмдэглэх ёстой талаар та манай үзэгчдэд мэдээлэл өгөөч. Хүүхдийн баяр гэж тэмдэглэгээ. Тэр үнэхээр чухал өдөр. Дэлхийн хүүхдийн өдөр бол хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдөр юм а. Энэ бол дэлхийн нийтийн хувьд чухал өдөр. Тиймээс бүх улс орон тэмдэглэх нь чухал байна. Монгол улс хүүхдийн эрхийн тухай конвенцэд элсэн орсон анхны орнуудын нэг. Энэ бол бидний хийж байгаа ажлын суурь юм а. Тиймээс энэ өдрийг тэмдэглэх нь чухал байна. Энэ өдрийг тэмдэглэснээр хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлнэ. Хүүхдийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал болохыг үүрэг хариуцлагыг нь ойлгуулахад чухал юм а. Тийм учраас энэ өдрийг хүүхдийн төлөө ажилладаг бүх байгууллага, бүх хүмүүс нэгдэж тэмдэглэх нь чухал байна. Энэ жил хүүхдийн ирээдүйн сэдвээр тэмдэглэнэ. Монгол улс цаашид ямар арга барилаар хэрхэн хүүхэд бүрийн эрхийг илүү сайн хангах, хамгаалах вэ гэдэг дээр энэ салбарт ажиллаж байгаа бид эргцүүлэх хэрэгтэй байна. Бид хийж байгаа бүх ажлынхаа төвд хүүхдүүдийг тавих нь нэн чухал. Мөн тэдний оролцоог хангах нь бүр чухал байна. Бид хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр баггүй ажил хийж байна. Нэг жишээ бол Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн клуб юм а. Хүүхдүүд сургууль дээрээ манай нэрэмжит клубыг байгуулж, клуб дээрээ өөрт хамаатай асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, хэлэлцэх боломжтой болж байгаа. Мөн олон сургууль ийм клубыг байгуулад байна. Бид энэ ажлаа ч гэсэн үргэлжлүүлнэ. Танай улсад хүүхдийн зөвлөл гэж байдаг. Бид мөн тэдний үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Бид 11-р сарын 20-ны өдөр болох дэлхийн хүүхдийн баяраар тэдэнтэй хамтран Монголын хүүхдийн ирээдүйн талаар яриа, хилцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна. Дээрээс нь хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн хийх төлөвлөгөөтэй байгаа. Хүүхдүүд өөрсдөө ирээдүгөө хэрхэн төсөөлж байгаа тухайгаа өөрсдөө илэрхийлэх нь зөв байх. Түүнчлэн дэлхийн хүүхдийн өдрийг маш олон байгууллага бидэнтэй нэгдэж хамтран тэмдэглэдэг. Энэ өдрийн бэлэг тэмдэг нь цэнхэр өнгө буюу Go Blue байх юм а. Биднийг дэмжиж ажилладаг олон хувийн хөвшил барилгаа цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг. Хот болон хөдөө Монгол орон даяар цэнхэр өнгөөр гэрэлтүүлэхийг зорно. Дэлхийн хүүхдийн өдрийг хамтдаа тэмдэглэхийг төр олон нийт, хэвлэл мэдээлэл, хувийн хэмшил, ихтэйд сургуулиудад бүгдэд нь уриалж байна. Энэ өдрийг ямар ч байдлаар тэмдэглэж болно. Компанид ажил, тэмцээн уралдаан гээд олон төрлийн ажил хийж хүүхдийн төлөө дуу хоолойгоо өргөх нь чухал байна. Баярлалаа. Энэ жил Нэгдсэн үндэсний байгууллагын 80 жилийн ой мөн төхөж байгаа. Энэ ойтой холбогдуулан манай үзэгчдэд мөн түнш байгууллагуудаа хандан та юу хэлэх вэ?
and the information that you would like to share with our audience and other partners? Энэ бол их чухал цаг үед ч тохиож байна. 80 жилийн ойгоор нэгдсэн үндэсний байгууллагын бүх агентлагууд, бидэнтэй хамтран ажилладаг бүх байгууллагууд дэлхийд даяар хамтын хүчээ нэгтгэх нь чухал байна. Учир нь өнөөдөр дэлхийд дахинд геополитик нийгэм эдийн засгийн сорилтуудаас эхлээд ядуурл, уур амьсгалын өөрчлөлт гээд тулгамдж буй асуудлууд их байна. Дээрээс нь дайн дажин, онцгой байдал, хүмүүнлэгийн хямрал нүүрлсэн орнууд их байна. Нэгдсэн үндэсний байгууллага болон бусад хүний эрхийн байгууллагууд эдгээр тулгамдсан асуудлыг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх үү гэдэг игзэгтэй мөчөд ирээд байна. Иймээс хүний эрхийн байгууллагууд хүчээ нэгтгэж нэгэн зүгт харж хамтдаа хүний эрхийн тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарц гаргалгааг хайж олох ёстой болж байна. Монгол улс хүний эрхийн асуудалд өндөр ач холбогдол өгдөг. Үүн дээрээ дөрвөлж илүү олон салбар байгууллагуудыг нэгэн зорилгын төлөө нэгтгэх л хэрэгтэй байна. On the same platform for the same goal, which is how we address properly human rights. And Баярлалаа. Таны бодлоор Монгол улсад хүүхдийн эрхийн асуудлаар шийдвэрлэх ёстой нэн тэргүүний асуудал юу вэ? Түрүүн хэлсэнчлэн би Монголын 21 аймагт очиж үзсэн. Олон сум, олон багаар орж хүүхдүүдийн нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь харсан. Орон нутагт тулгамдж байгаа асуудал их байна. Хүүхдийн чиглэлээр тулгамдж байгаа асуудлууд тэр дундаа их байна. Эдгээрийг шийдвэрлэхэд бид асуудлыг харж байгаа өнцгөө өөрчлөх ёстой юм байна гэж би бодсон. Хот хөдөөгүй тулгамдж байгаа нэг том асуудал бол яах аргагүй утаа агаарын бохирдол байна. Хүүхдийн ирээдүйтэй салшгүй холбоотой асуудал. Бидний өдөр бүр амьсгалж байгаа агаар бохир иймд хүүхдүүд томчууд биднээс илүү хортож байгаа. Хүүхдүүд өдөр бүр сургуульдаа явахдаа, гадаа алхахдаа хорт агаараар амьсгалаад уушиг нь хортож байна. Агаарын бохирдлын улмаас ирээдүйд хүүхдүүд олон төрлийн амьсгалын замын эмгэгтэй, өвчтөй болох нөхцөлийг бүрдүүлж байна. Хүүхдийн ирээдүй, улс орны ирээдүйн асуудал учраас бид нийгмээрээ, нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулж, бодлогын төвшөнд тогтолцооны хувьд шийдэл гаргаж, агаарын бохирдлыг бууруулах шаардлагатай байна. Энэ бол нэн тэргүүд шийдэх ёстой асуудал мөн. Хэрэв шийдэхгүй бол үүнээс улс орны ирээдүйн хөгжилд гарах үр дагавар хор хохирол асар өндөр байх юм а. Ирээдүйд халамжаас хамааралтай хөдөлмөрийн чадваргүй болсон иргэдтэй л болно гэсэн үг. Эмэгтэйчүүд эрүүл саруул хүүхэд төрүүлэх боломжгүй л болно гэсэн үг. Агаарын бохирдол бол нийгэмд тэр чигээр нь нөлөөлж байгаа асуудал. Тиймээс хүүхдүүдийн төлөө, ирээдүйн төлөө өнөөдөр л асуудлыг шийдэхгүй бол маргааш дэндүү оройтож мэдгээр байна. Хоёр дахь нэн чухал хүүхдийн асуудал бол хоол тэжээл гэж би хэлмээр байна. Хүүхдийн хоол тэжээл бол эрүүл амьдралын суурь юм а. Мөн өнөөдөр л хүүхдүүдийнхээ идэж ууж байгаа зүйл дээр анхаарал хандуулахгүй бол болохгүй нэ. Гэхдээ энэ нь зөвхөн сахарын агуулмж өндөртэй түргэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээг багасгах тухай ойлголт биш ээ. Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, тархины үйл ажиллагаа хөгжлийг дэмжих тийм шим тэжээлтэй хоолыг л хэлээд байна. Иймд монголчууд хүнсний үйлдвэрлэл хэрэглээг хүртээмжтэй болгох нь чухал байна. Тэгж гимэн ирээдүйд эрүүл иргэн бий болно. Эрүүл хоол хүнстэй дасгал хөдөлгөөн хийх боломжтой тийм л орчин нөхцөлийг хүүхдүүдтэй бүрдүүлэх хэрэгтэй байна. Цаашилбал 3 дахь чухал асуудал бол боловсрол. Өнгөрсөн жил боловсролын салбарт баггүй шинжилэлт, өөрчлөлт явагдсан. Энэ бол сайн хэрэг. Харин одоо цахим химэл оюуны эрийн үетэй боловсролын салбарыг хэрхэн хүл нийлүүлэх вэ гэдэг дээр анхаарах ёстой болж байна. Тийм ч учраас Монгол хүүхдүүдийг цахим химэл оюун ухааны мэдлэг чадварт сургах хэрэгтэй байна. Ингэж чадвал ирээдүйд хүүхдүүд хаач очсон өрсөлдөх чадвартай болно гэсэн үг. Тиймээс боловсрол бол нэн чухал. Боловсрол хүүхдүүдийн ирээдүйг өөрчлөх үндэс суурина. Дөрөв дэх том асуудал бол 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл. Сүүлийн жилүүдэд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буураагүй байна. Үүнд олон шалтгаан бий л дээ. Ур чадварын асуудал байна. Мөн нэрэн эрт үеийн оншилгоо эмчилгээг сайжруулах хэрэгцээ шаардлага байна. Хүүхдийг төрсний дараа альва хүндрэл эмгэгийн эрт үе дээр нь оншилж, аль болох эрт эмчилгээг нь эхлүүлэхдээ бид ур чадвар, нөөц бололцоогоо сайжруулах хэрэгтэй байгаа юм. Нэрэн эрт үеийн оншилгоо эмчилгээ бас нэг чухал асуудал. Яг энэ чиглэлээр бид хувийн хөвшилтэй хамтран нэрэн эрт үеийн оншилгооны тоног төхөөрөмжийг Монголд анх удаа оруулж ирж чадсан.
Бид үүнд их баяртай байгаа. Энэхүү дэвшилтэд төхөөрөмжийн тусламжтайгаар хүүхдийг дөнгөж төрсний дараа 26 төрлийн эмгэгийг эрт илрүүлэх боломжтой болж байна. Хүүхдийн эмгэгийг эрт оншилсноор хүүхдийг эрт эмчилж ирээдүйд эрүүл сарвал сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадна. Товчхондоо хүүхдийн асуудлыг баг дээр нь эрт шийдвэрлэж чадвал хүүхэд бүр ирээдүйд сайн сайхан амьдрах нөхцөл бүрдэх юм а. Хүүхдүүд эрүүл, боловсралтай, чадвартай байвал улс их орны ирээдүйч тэр хэрээр гэрэл гэгээтэй л байна гэсэн үг. Миний сая дурдсан асуудлууд бол бидний хамгийн их анхаарал хандуулж байгаа зүйлс юм а. Манай баг хамт олон ч гэсэн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд тасралтгүй ажиллаж байна. So thank you again. Баярлалаа. Та тулгамдж буй асуудлын талаар ярьлаа. Тэдгээрийг шийдэхэд нэгдсэн үндэстний байгууллагын хүүхдийн сангаас төлөвлөж буй зарим арга хэмжээ шийдлүүдийн талаар дурдсан. Тэгвэл илүү наривчлан агаарын бохирдол хүүхдийн хоол тэжээл болон боловсролын чиглэлээр нэгдсэн үндэстний байгууллагын хүүхдийн сангаас юу ихээр төлөвлөж байгаа талаар ярилцсан. Агаарын бохирдол бол олон жилийн турш Монгол улсын тулгамдсан асуудлуудын нэг байсаар ирсэн. Бид энэ асуудлыг дахин эргэцүүлж цаашид хэрхэн үр дүнтэй шийдвэрлэхээ бодох цаг ирсэн гэж бодож байна. Монголыг бусад оронтой харьцуулахад нүүрсний хэрэглээ одоо ч өндөр хэвээр байгаа. Дээрээс нь сургууль цэцэрлэг, айл өрхийн халаалт, агааржуулалтын системүүд хуучирсан, үр ашиг муутай хэвээр байна. Иймд бид орон сууц, сургууль зэрэг газруудад дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүч хэмнэх шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай байна. 2020 оны үйл би анх Монгод ирээд гадаа тоглож байгаа хүүхдүүдийг харсан юм. Тэд нар гадаагүйгээд амьсгалан давчтаад их ханиалгаж байгааг харж байсан. Тэгээд манай нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдөг талаар маш олон төрлийн судалгаа хийснийг олж мэдсэн. Эдгээр судалгаагаар агаарын бохирдолтой бүсэд амьдарч байгаа хүүхдүүдийн уушигны багтаамж 40 орчим хувиар бага байдгийг тогтоож байсан. Энэ бол тун аюултай тоо. Хүүхдийн эрүүл мэндэд асар их нөлөө үзүүлдэг тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай юм гэж харсан. Хүүхдүүд бүтэн амьсгалж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Сайхан цээж дүр амьсгалж чадахгүй байна л гэсэн үг. Энэ бол үнэхээр том асуудал. Үүнийг нин даруй шийдэх ёстой. Агаарын чанарыг сайжруулах шинэлэг шийдлийг манай нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан намайг ирэхээс өмнө нэвтрүүлсэн байсан. Одоо бид энэ шийдлээ улс орон даяар дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байна. Монгол гэрийн халаалт, дулаан, агаар сэлгэлтийн багц буюу чип гэдэг нэртэй бүтээгдэхүүн юм а. Энэ бүтээгдэхүүнийг анх гаргаж ирэх, бүтээх, нэвтрүүлэх үйл явцад олон хүн, олон байгууллага оролцсон. Та хүртэл тэдний нэгэн шүү дээ. Энэ бүтээгдэхүүнийг анх нэвтрүүлэхэд цаашид шинжилэн сайжруулахад багагүй хугацаа зарцуулсан. Одоо бол үйлдвэрлэл нийлүүлдэхэд дид бүтцэн тодорхой болсон. Олон амьгт хэрэгжиж байна. Бидний санаачлагыг бодит ажил болгоход тусалсан бүх хувийн хөвшил, судалгаа, технологи санхүүгийн байгууллагуудад талархлаа илэрхийлж байна. Монголын шинжлэх ухаан технологийн их сургуулийнхын энэ ажлыг хамтран хэрэгжүүлж байгаад мөн баяртай байгаа. Бидний хэрэгжүүлж байгаа энэ бүтээгдэхүүн өнгөрсөн жил Алтан сарна шагнал хүрцэнд манай хамт олон их бахархсан. Энэ бол хувь нэмэр оруулсан хүн бүрийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж байгаа шагнал юм а. Энэ бол зөвхөн нэг шийдэл. Үүнээс олон шийдлийг бид шинээр гаргаж ирж нэвтрүүлж байгаа. Эрүүл мэндийн төвүүдэд нарны зайн систем суйрлуулж байна. Ингэснээр тог тасарсан тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ тасалдалгүй хэвэн явах боломжтой болно. Нийслэлтэй хамтран айл өрхүүдийг сэргээгдэг эрчим хүч рүү шилжүүлэх боломжийн талаар мөн судалж байна. Зардал хэмнэх боломжуудыг давхар бас судалж байгаа. Дээрээс нь цэцэрлэгүүдийн дулаан алдагдлыг бууруулах, агаар сэлгэлтийг сайжруулах ажлыг мөн хийж байна. Мөн ногоон сургууль санаачлагыг хэрэгжүүлж, сургуулиудын ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, дотоод агаар сэлгэх, цэвэршүүлэх систем суйрлуулах ажлыг хийж байна. Гэвч асуудлуудын уг үндсийг нь шийдээгүй цагт агаарын бохирдлыг шууд бууруулах боломжгүй юм л да. Агаарын бохирдлоос салахын тулд гэр хороолол руу чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай байна. Тэгж байж эрүүл аюулгүй нийслэл хоттой болно. Бид энэ чиглэлээр олон байгууллагатай хамтран ажилласаар л байна. Гэвч үр дүн дэндүү удаан байна. Хувийн хөвшлүүдийг идэвхтэй татан оролцуулмаар байна. Түр засгаас зоримог алсын хараатай том шийдвэрүүдийг гаргамаар байна. Энэ салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс байгууллагуудыг төрөөс тууштай дэмжих мөн хэрэгтэй байна. Жишээ нь зарим хүмүүс барилгын дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Зарим нь шалны халаалт дээр бас ажиллаж байна. Эдгээр хүмүүс байгууллагуудыг нэг дор авчираад зоригтой хөрөнгө оруулалт хийгээд тэдгээр бүтээгдэхүүн шийдлүүдийг улсын хэмжээнд нэвтрүүлэх хэрэгтэй байна. Бид цаг алдсаар л байна.
цаг алдах тусам бид удаан ажиллах тусам хүүхдүүд төдий хэмжээгээр хордож эрүүл мэнд нь хохирж байгаа. Thank you so much for speaking at length. Та бид хоёрын яриа яг зөв тийшээ явж байна гэж бодож байна. Яг л хүний хэрэгцээний дагуу яваад ах шиг. Маслоугийн хүний хэрэгцээний 5 шатлалын онолоор хамгийн ихэнд агаар, ус, хоол гэд явдаг. Та хүүхдийн хоол тэжээлийн талаар түрүүн цухас дурдаад өнгөрсөн. Тэгвэл нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас энэ чиглэлд ямар ажил хийж байгаа вэ? Хүүхдэд тулгамдж байгаа асуудлын 2 дугаарт хоол тэжээл гэж хэлсэн минь учиртай. Би өөрөө энэ асуудалд үнэхээр сэтгэл зовниж явдаг. Дээрээс нь хоол тэжээл хүүхдийн тархины хөгжилд чухал үүрэгтэй тул анхаарал хандуулах ёстой чухал сэдв юм а. Тухайлбал жирэмсэн их төмрийн дутагдалд орвол эсвэл хүүхэд төмрийн дутагдaltaй бол хүүхдийн тархины хөгжил хоцрох эрсдэлтэй. Тиймээс зайлшгүй анхаарал хандуулж ажиллах ёстой асуудал энэ мөн. Монголд жишээ нь дэ амин дэмийн дутагдал маш өндөр байдаг. Гэтэл хүмүүс Монгол улсад байнга нартай байдаг тул дэ амин дэмээр дутах ёсгүй гэж үздэг. Гэвч нарнаас дэ амин дэмийг арьсаар дамжуулж авдаг. Хүйтний улиралд хүмүүс давхар хувцастай нарнаас хангалттай амин дэм авахгүй байна гэсэн үг. Тийм ч учраас ядаж хүйтний улиралд хүүхдэд дэ амин дэм өгч дархлааг нь дэмжих хэрэгтэй байна. Иймд амин дэм эрдсээр баялаг хоол хүнс хэрэглэх чухал байна. Гэвч тийм хоол хүнс хангалттай хүртээмжтэй байна уу гэвэл үгүй. Иймд бид хоол тэжээлийн хөлбөрөөр дамжуулан хүнсийг амин дэмээр баяжуулах ажил хийж байна. Мөн сургуулийн тоогооч нарыг шим тэжээлтэй хоол бэлтгэх сургалтанд хамруулж байгаа. Өнгөрсөн жил Тербомод үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийнхээ аж ахуй ихээр байгуулагдсанд их баяртай байгаа. Олон сургууль, олон айлуурх өөрсдийн тарив жургуулсан хүнсний ногоог хэрэглэх нөхцөл бүрдсэн. Энэ бол сайн жишээ юм а. Ялангуяа сургуулиуд өөрсдийн ногоог ургуулах, хадгалах, хэрэглэх нөхцөл бүрдэж байгаа нь сайн хэрэг. Манай хамт олон төрлийн төсөв, бодлогын төвшөнд баггүй ажил хийсэн. Бид сургуулийн өдий хоолны зардлыг нотлохоон дээр суурилан нэмэгдүүлж чадсан. Энэ бол үнэхээр том амжилт. Гэхдээ хийх ажил дуусаагүй байна. Хүүхдүүд сургууль дээрээ хамгийн шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэж, хэрэгцээтэй амин дэм, эдс бодисоо авдаг байх тийм нөхцөлийг яаж бүрдүүлэх вэ гэдэг том ажил байна. Тухайлбал сургууль болгон хүүхдүүдэд өдөр бүр сүү өгдөг болгомоор байгаа юм. Өдөр бүр нэг аяга сүү ууснаар хүүхэд эрүүл өсөх, хөгжөхөд чухал амин дэмүүдээ авч чаддаг. Тэгвэл энэ чиглэлээр бид байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ ажлыг дэмжих гэсэн олон байгууллагууд байгаа. Гэхдээ улсын хэмжээнд ийм далаацтай том хөтөлбөр хэрэгжүүлэхэд төр засгийн хөрөнгө оруулалт зайлшгүй чухал байна. Үүнийг бусад орнуудын жишээ харуулж байгаа. Сургууль дээр идэж ууж байгаа зүйл дээр нь бид анхаарч ажиллаж байна. Тэгвэл сургуулиас гадуур хүүхдийн сахарын агуулмж өндөртэй хоол хүнс, ундааны хэрэглээ асар өндөр байна. Манай хүүхдүүдэд ч ялгаагүй. Энэ бол зөвхөн Монголд байгаа асуудал биш, дэлхийн нийтийн асуудал болсон. Монголын эдийн засаг дэлхийн хэрээр энэ асуудал бүр их тархаж байна. Тэгэхээр үүнийг шийдэхэд Нөбийн хүүхдийн сангийн байр суурь юу байгаа вэ? Мэдээж сахарын хэрэглээ өндөр ганц хүүхэд төдийгүй ямар ч хүнд сайн биш. Энэ байдлаар үргэлжлүүлж чихрийн шижийн судасны өвчин гээд олон өвчин улмал түгээмэл болно. Бид энэ чиглэлээр судалгаач хийгээд амжсан. Үүн дээрээ суурлаад сахарын агуулмж өндөртэй шингэн бүтээгдэхүүн ундааны татвар дээр төр засагтай ажиллаж байна. Жишээ нь бид үндэсний лаборатори дээр шинжилгээ хийхэд зарим бүтээгдэхүүний сахарын агуулмж асар өндөр гарч байсан. Тухайлбал нэг аяга йогуртанд агуулгадах сахарын хэмжээ 20-с дээш байх жишээний. Энэ нь бусад улс орнуудад өндөртэй орно. Гэтэл Монголд байгаа олон бүтээгдэхүүний сахарын агуулмж хэвийнхээс асар өндөр байгаа нь үүнд зохицуулал хэрэгтэй гэдгийг харуулж байна. Хоёрдугаарт хүүхэд эцэг эхчүүдийн мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажил тун чухал байна. Бид саяхан нэг сургуулийн гадаа уул шиг сахар асгаж жишээ үзүүлбэл ямар вэ гэж ярьж байсан. Монголд өнөөдөр нэг хүүхэд жилдээ хичнээн хэмжээний сахар хэрэглэж байгааг ингэж харуулъя гэж бодсон юм а. Уул шиг их сахарл болно гэсэн үг. Сахарын хэрэглээ ихтвэл хүүхдүүд эрүүл мэндийн хувьд эрсдэлд орж болох тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дараагийн чухал ажил бол хүүхдүүдийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах. Хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орж байна. Хүүхдүүд идэж байгаа сахараа хөдөлгөөнөөр шатааж чадахгүй бол ирээдүйд чихрийн шижинтэй болох эрсдэл өндөр байна. Судалгаач үүнийг нотолж байгаа. Хүүхдүүд бүр багасаа цусны даралт,
зүрх судасны асуудалтай ч болох эрсдэлтэй байна. Харин үүнийг одоо л зогсоох хэрэгтэй байна. Бид сахарын хэрэглээг бууруулах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр зарим нэг гишүүдтэй хамтран ажиллаж байгаа. Хүүхдүүдийн хоол тэжээлтэй холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагч нар руу чиглэсэн ажлыг заавал хийх хэрэгтэй. Хүүхдээ уйлангуут л чихэр өгөөд байж болохгүй шүү дээ. Өглөө босоод хүүхдүүд кола ууж байна. Энэ их сахарын хэрэглээ хүүхдүүдэд муу шүү гэдгийг ээж аав нарт ойлгуулах, мэдлэгжүүлэх чухал байна. Хүүхдийн сахарын хэмжээг бууруулахад асран хамгаалагчийн үүрэг чухал байна. За мэдээж тэдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч нар ч мөн мэдлэг олох нь чухал байгаа. Зарим бүтээгдэхүүний сахарын агуулмж тэд байх ёстой гэсэн зохицуулалт байдаг. Гэвч бүгд дагаж мөрдөж байна гэвэл үгүй. Учир нь сахар багасгахаар бүтээгдэхүүн нь амтгүй болоод борлуулалт нь буурч байгаа. Тиймээс төр засгаас үйлдвэрлэгч нарыг дэмжих зохицуулалт хийх шаардлагатай байна. Тухайлбал зарим нэг нэр төрлийн бүтээгдэхүүний сахарын агуулмжийг бууруулах зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна. Мэдээж хэрэглэгчийн боловсрал үүнд чухал байгаа. Хүн бүр ямар агуулмжтай, ямар бүтээгдэхүүн худалдаа авч байгаа зэрэг нь шошгоос нь уншиж ойлгогдож чаддаг байх нь чухлаа. Нөгөө талаар тэр шошгыг үйлдвэрлэгч нар ил ойлгомжтой байлгах ёстой. Гэтэл одоо зарим бүтээгдэхүүний шошго нь нуугдмал, эсвэл хитрхи жижиг, энгийн хүнд ойлгомжгүй байх нь илбэг байна. Хүн юу авч байгаагаа мэддэг байх ёстой. Иймд боловсрал, мэдлэг хүмүүрт чухал байна. Ийм мэдлэг, ийм ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр манай хоол тэжээлийн баг ажиллаж байна. Баярлалаа ноён Эваристе. Боловсролын асуудал руу орцгоё. Нэгдсэн үндэсний байгууллагын тэргүүлэх чиглэлийн 3 дугаарт байгаа гэж та хэлсэн, тийм билүү? Тэгэхээр энэ чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ? Well, last year we all witnessed the result. Тийм ээ. PISA-гийн үнэлгээгээр Монгол хүүхдийн унших чадвар болон тооны хичээлийн үзүүлэлт тааруу гарсныг бид мэдэж байгаа. Бусад улс орнуудтай харьцуулахад Монгол хүүхдүүд хаана яваг ойлгох нь тун чухал байна. Нөгөө талаас бидэнд асуудал байгааг шийдэх хэрэгтэй болж байгаа. Хүүхдүүдийнхээ хоцрогдлыг хэрхэн хурдан арилгаж дэлхийн дундаж руу дөхүүлэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас боловсролын яамтай хамтран цахим сургалтыг дэмжих ажлыг хийж байна. Нэмэлт хичээл гэдэг утгаараа биш, тэнцвэржүүлэгчийн үргийг гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж хүүхэд хаана байгаагаас үл хамааран боловсролд хамрагдах боломжийг олгоно л гэсэн үг. Хоёр дахь нь бол боловсролын салбарт хэмэл оюуныг нэвтрүүлэх. Дэлхийн олон орн энэ чиглэлд ахиц дэвшил гаргаж байна. Эстон, Хятад, Өмнөд Солонгос гээд бүгд л хэмэл оюун руу хөрөнгө оруулж байна. Монгол хүүхдүүд ч гэсэн үнээс хоцрох ёсгүй. Боловсролын салбарт цахим хэмэл оюуны технологи, шийдлүүдийг нэн даруй нэвтрүүлж ашиглаж эхлэх ёстой. Тийм ч учраас бид боловсролын яамтай төлөвлөгөө гаргаж, эхний ээлжинд хувийн хэвшлүүдтэй хамтран зарим нэг сургуулиудад цахим анги нээж эхэлсэн. Гэхдээ энэ ажлыг цаашид улам өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Хичээл, сургалтын үйл ажиллагаанд хэмэл оюуныг ашигласнаар багш, сурагч аль алинд нь үр өгөөжтэй. Бид AI Asia зэрэг байгууллагуудтай хамтран хэмэл оюун дээр суурилсан сургалтын арга хэрэгслүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цахим ур чадвар, цахим тогтолцоо Монгол улсын хувьд тун чухал. Ялангуяа асар удам нутаг дэвсгэр, байгалийн эрсдэс уур амьсгал гээд энэ улс орны онцлогт тохирох хамгийн зөв шийдэл. Цахим хэмэл оюуныг сургалтанд ашигласнаар хүүхдүүдэд асар их сурах эрх чөлөө олгож байна л гэсэн үг. Бид мөн орон нутагт цахим манлайлагч хүүхдүүдийг бэлтгэж байна. Тэд орон нутгийн ард иргэдийн цахим мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтууд явуулдаг. Мөн таблеттай багш гэж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Алслагдсан орон нутгийн хүүхдүүд дээр багш өөрөө зорж очин таблет ашиглан хичээл заахыг хэлж байгаа юм а. Түүнчлэн боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа өөр нэг том санаачлага бол багийн баг сургууль юм а. Баг бол засаг захиргааны хамгийн бага нэгж. Харин энэ санаачлагын гол зорилго нь сургуулийг хүүхдүүдэд ойртуулах явдал юм. Ихэнх хүүхдүүд дотуур байранд амьдрангаа сурдаг. Гэвч дотуур байранд хүүхдийн бүх хэрэгцээ шаардлагыг хангах нөхцөл бүрдээгүй байдаг. Тухайлбал хүүхдүүд ээж аваасаа хол сэтгэлээр унах, гэрээ санах гээд стресстэж болно. Эсвэл үе тэнгийн дээрлэхэлтэнд өртөж болно. Тиймээс хүүхдүүд ээж аав гэрэг бүлтэйгээ ойрхон байвал сэтгэл санаа өөдрөг, сурах хүсэл эрмэлзэл өндөр байна. Ямар нэг асуудал гарлаа гэхэд ээж аавдаа очиод хэлж болно.
Багийн сургууль барьснаар зөвхөн хүүхдүүддээ үр өгөөчтэй төдийгүй ээж аав, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлага хараа хяналтыг ч сайжруулж байгаа юм а. Ээж аав хүүхдүүдийнхээ хүмүүжил боловсролд илүү их үүрэгтэй оролцох нөхцөлийг бас бүрдүүлж өгч чадна. Боловсролыг гэр бүлд хүүхдүүдэд ойртуулах нь бидний зорилго. Тэр ч утгаараа багийн бага сургууль санаачлага их шинэлэг. Дээрээс нь багийн бага сургуульд ч бид захим сургалтын орчинг бүрдүүлж байгаа. Энэ улс орны хөгжлийн нэг тулгуур нь боловсрол байх ёстой. Мөн бидний санаачлагыг ерөнхий сайд их дэмжиж байгаад баяртай байгаа. Энэ бол хүүхдийн ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Танд баярлалаа. Одоо хоёулаа нэгдсэн үндэсний байгууллага болон бусад хөгжлийн байгууллагуудын санхүүжилтийн орчны талаар ярилцъя. Дэлхийд дахинд болон Монгол болж буй нөхцөл байдлын талаар гэхүүдээ. Одоо үсэд байгаа геополитикийн асуудлууд байна. Мөн USAID буюу Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг нь байхгүй болчлоо шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хувьд бидний эрхэм зорилго бол хүүхдүүдийн сайн сайхан байдал. Энэ бол дэлхийн хэмжээний чухал ажил. Монголд жил бүр 65 мянган орой хүүхэд мэндэлдэг. Эдгээр хүүхэд эрүүл төсөж өсөж хөгжих нь бидэнд чухал байдаг. Тиймээс бидэнд дэмжлэг, санхүүжилт хэрэгтэй. Гэвч геополитикийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн хямрал, худалдааны саатал зэрэг нь зөвхөн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан төдийгүй. Нэгдсэн үндэсний байгууллага бүхэлдэн болон бусад хөгжлийн түншүүдэд ч нөлөөлж байгаа. Олон хөтөлбөрүүдийн санхүүжилт багасж, USAID олон төслүүд зогссон нь улс орнуудад тэр дундаа Монголд ихээхэн нөлөө үзүүлсэн. Гэвч Монголд хувийн хвшлийн олон байгууллага биднийг дэмжиж байгаад баяртай байна. Тэд бидний тулгарч байгаа бэрхшээлийг ойлгож тусалж байгаа. Тухайлбал манай жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан олон найрлагатай бичил тижээлийн хөтөлбөрийн санхүүжилт тасалдалд орсон боловч хувийн хвшлийн түвшүүдийн тусламжтайгаар үргэлжлүүлж чадсан. Мөн олон улсын төсвийн хэмнэлт манай зарим хөтөлбөрт нөлөөлсөн ч бид тэдгээрийг бүрэн зогсоохгүйгээр үргэлжлүүлэхийн төлөө ажиллаж байна. Бидэнтэй хамтран ажилладаг олон төрлийн бус байгууллагуудад мөн хүн дээр тусаж байгаа байх. USAID-с санхүүжилт авч ажил хэрэгжүүлдэг байгууллагууд олон байдаг. Ийм хүнд үед эв санааны нэгдэл, харилцан дэмжлэг чухал байдаг. Хөгжлийн ажил хийж байгаа байгууллагуудыг бид боломжоор дэмжиж, энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь туслах ёстой. Хэдэн жилийн өмнө ч ижил нөхцөл байдал үүсч байсан. Зарим нэг санхүүжүүлэгч байгууллагууд тусламж хөрөнгө оруулалтаа бүр мөсөн татж байсан. Гэвч геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж өөр хөрөнгө оруулагчид орж ирж үүссэн орон зайг нөхөх боломжгүй болоод байгаа юм а. Үүнээс болж хөгжлийн байгууллагууд аргагүй хүнд байдалд орж байна. Монголд хувийн хвшлийн дэмжлэг, хувь хүмүүсийн хандваар бидний хүүхдийн төлөөх ажил үргэлжилж байна. Танд баярлалаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан сүүлийн үед Монголын тэргүүлэх хувийн хвшил болох Хаан банк, МАК, Мон Полимет зэрэг компаниудын тэргүүнүүдийг үндэсний элчээрээ томилсон. Мөн олон танигдсан инфлюенсер ангууч танаа элч. Ийм шийдвэр гаргахад юу нөлөөсөн бэ? Манай элчүүд бүгд өөр өөрийн гэсэн онцлог үүрэгтэй. Тэд боловсрол, эрүүл мэнд, залуусын хөгжил зэрэг тус тусын салбарт хувь нэмрээ оруулж байдаг. Тэд бүгд хүүхдийн төлөө сэтгэлтэй, өөрсдийн мэддэг чаддаг бүхнээр тодорхой салбарт хувь нэмрээ оруулаад явж байна. Тухайлбал мөнх туяа захирал хүүхдийн боловсролын асуудалд сэтгэл зовниж явдаг хүн. Тийм учраас үндэсний элчийн хувьд хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр том санаачлага хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Элчүүд нь хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж хувь нэмэр оруулдаг. Цаашилбал элч цэлмүүн нь хүүхдийн эрүүл мэнд хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа. Гэх мэтчлэн бүгд өөр өөрийн салбар чиглэлээр хүүхдийн сайн сайхны төлөө ажиллаж байна. Тэдний эцсийн зорилго бол хүүхдийн сайн сайхан байдал. Ангууч бол залуучуудын оролцоо дуу хоолойг төлөөлөх элч. Ингээд боловсрал, өрсөлдөх чадвар, эрүүл мэнд, залуусын дуу хоолой гэсэн чиглэлээр бүгд хүүхдийн төлөө нэгдэж байгаа юм. Залуучуудын дуу хоолой оролцоо их чухал. Тэдэнтэй хамтран бид хүүхдийн сайн сайхны төлөө нөлөөллийн ажил хийх боломжтой. Элч нартайгаа хамтраад бид хүүхдийн асуудлаар их зүйл бүтээж чадна гэдэгт итгэж байна. Бидний хүсэлтийг хүлээн авч бидний ажлыг дэмжиж байгаад бид элч нартаа их талархаж байна. Мөн бид 1300 гаруй сайн дурын ажилтнтай бөгөөд тэд манай ажилд төрөл бүрээр дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал хөтөлбөрийн мэдээлэл харилцаа, мэдээлэл цуглуулалт, арга хэмжээний зохион байгуулалт зэрэгт тусалж байна. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дэмжигч гэсэн хүмүүс байдаг. Тэд өөрсдийн санаа бодлоо бидэнтэй хуваалцаж,
өөрсдийн боломжийн хэрээр бидний ажлыг дэмждэг. Бидний ажлыг төрөл бүрээр дэмждэг, тусалдаг, зөвлөдөг олон хувь хүмүүс, байгууллагууд байдаг. Тэд өөрсдийн онцлог чиглэлээр хүүхдийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж байна. Who is well known by most of the young people here in Mongolia. So I would like to ask Баярлалаа. Таны хувийн хвшилтэд ажиллаж байгаа арга барил их шинэлэг санагддаг. Монголд ажиллаж байгаа олон улсын төрийн байгууллагууд, иргэний нийгэм, нүүбийн байгууллагууд дотроос та бүхэн илүү шинэлэг аргаар ажиллаж байгаа юм шиг надад санагддаг. Та аймагуудын нутгийн зөвлөлүүдийг хүртэл цуглуулж уулзаж байсан. Монголын удирдах түвшний хүмүүст ч өмнө нь байгаагүй шинэлэг арга барил санагдсан байна. Ер нь хувийн хвшилтэд ажиллахад та ямар боломжууд байна гэж хардаг вэ? Previously experienced in many Mongolian leaders in this space. Би Монголд ирснийхээ дараахан Bloomberg телевизэд ярилцлага өгч байсан. Тухайн үед сурвалжлагч надаас явхаасаа өмнө юу хийж бүтээхийг зорж байгааг асууж байсан. Би Монголд хүн бүртээ анд нөхөр болохыг зорж байна гэж хариулсан. Бүр алслагдсан нутагт амьдарч байгаа хүүхдүүдээс ахуулаад ерөнхийлөгч хүртэл хүн бүртээ бид анд нөхөр болж хүүхдийн төлөө хамтран ажиллахыг зорж байна гэж би хариулсан юм а. Учир нь хүн бүр хүүхдүүдийн төлөө хувь нэмэр оруулах чадвартай. Бидний ажлын үр дүн түншлэл хамтын ажиллагаан дээр тогтдгоо. Тэгэхээр бидний хамтын ажиллагаа орон нутгаас шийдвэр гаргах бодлогын төвшин хүртэл өргөн цар хүрээнд байх ёстой. Ингэж ажиллах арга барилаа өөрчилж байж бид хүүхдийн төлөө жинхэнэ үр дүнг гаргаж чадна. Тийм ч учраас орон нутагтаа ажиллах тун чухал байна. Удирдлагаас нь ахуулаад нутгийн зөвлөл хүртэл. Орон нутгийн удирдлага хүүхдүүдийнхээ асуудлуудыг мэднэ. Төсөв төлөвлөгөөгөө мэднэ. Эндээс л хүүхдийн төлөө юу хийх нь хэлнэ. Нутгийн зөвлөл бол бас тухайн орон нутгийн сайн сайханд хувь нэмэр оруулдаг хүмүүс. Тэдний дунд бизнесмэнүүд, хувийн хвшилгээд янз бүрийн ажил төрөлтэй хүмүүс байдаг. Тэд мөн орон нутгийн төвшөнд том хувь нэмэр оруулах чадaltaй. Орон нутгийн хөгжил тун чухал байгаа. Орон нутагтаа байгаа олон салбарын хүмүүс байна. Аймаг бүрт хүүхдийн төлөө зөвлөл гэж байна. Тухайн орон нутагт бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд байна. Энэ бүх салбарын хүмүүстэй бид хамтран ажиллах ёстой. Бид одоо аймаг тус бүрт хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ хийж байна. Түүн дотроо орон нутагт ажиллаж амьдарч байгаа салбарынхны судалгааг хийж байна. Ингэснээр тэд хүүхдийн төлөө бидэнтэй хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ гэдгийг бид тодорхойлох юм. Аймаг бүрийн нөхцөл байдлын үнэлгээн дээр суурилсан хүүхдийн асуудлыг дэмжих орон нутгийн стратегийг мөн боловсруулна. Бид хамтын ажиллагаа түншлэлийг нэлээд томоор харж байгаа. Мэдээж бүгдийг нэг өдөр хийх боломжгүй. Бид урт хугацаанд орон нутаг болон үндэсний хэмжээний хөгжлийн хөтөлбөрийн хооронд уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой. Бид хамтын ажиллагаагаа урт хугацаанд авч явж чадвал нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан нийгмийн бүх төлөөлөлтөд анд нөхөр байх боломжтой. Миний алсын зорилго ердөө л энэ юм. So I would like to ask somewhat personal questions as we approach the Ярилцлага маань дуусах төхөж байна. Танаас хувийн чанартай асуулт асууя. Таних шиг олон улсын томилгоонууд нь тодорхой цаг хугацаатай байдаг. Таны дараагийн төлөвлөгөө юу вэ? Well, I think Энэ 11 сард би Монголд ирсний 4 жилийн болох гэж байгаа. Суурин төлөөлөгч нар ер нь 4 жилийн хугацаатай ирдэг. Миний дараагийн томилгоо Африктив байх нь гэдгийг би энэ сард мэдсэн. Тэгэхээр одооноос он гартал би явах бэлтгэлээ базаах ёстой. Ямар ч байсан одоо эндээ он гаргана. Тэгээд дараагийн ажил руугаа явж таарна. Болдог бол Монголдоо л байгаад баймаар байна. Гэвч байгууллагаас ажлыг минь томилдог тул явхаас өөр арга байхгүй. So as we also celebrate Эцэст нь Монголын ээж аав, олон нийт, шийдвэр гаргагчид болон хүүхдүүдэд хандаж та юу хэлэх вэ? may want to give your message. well, like I say, Жил бүр 65 мянган хүүхэд Монгол улсад мэндэлдэг. Бид нэг ч хүүхдийг алдах ёсгүй. Хүүхэд бүр амьдрах, хөгжих, суралцах, нийгэмд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Харамсалтай нь хүүхэд эндэх тохиолдол гарсаар байна. Энэ нь олон шалтгаантай байна. Эрт үеийн оншилгоо, тоног төхөөрөмжийн дутагдал, эмч мэрэгжилтнүүдийн дутагдал гэх мэт. Бид эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхийн тулд илүү ихийг хийх шаардлагатай байна. Жил бүр хүүхэд эндэж байгаа нь Монгол шиг цөөн хүн амтай улсад асар том хохирол. Тиймээс бүх төвчний удирдагчид, улс төрчдөд хандан урайлж байна. Бид хамтдаа 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах ёстой. Энэ миний эхний хэлэх зүйл. Мөн бидэнд илүү сайн тоног төхөөрөмж, сургалт, эцэг эхийн боловсрал, төрийн дэмжлэг, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.
Миний хэлэх дараагийн зүйл бол өнөөдөр дэлхийн ертөнц хурдцтай өөрчлөгдөж байна. 20 жилийн өмнөх дэлхий биш болсон. Олон зүйлийг өөрчлөх шаардлагатай. Ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвар, шин мэдлэг, ур чадвар, шинэлэг шийдэл хэрэгтэй байна. Хүүхдүүдэд энэ л хэрэгтэй байна. Баярлалаа. Thank you Mr. Everest. Манай арилгыг хүлээн авч бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Баярлалаа. I wish you. Үзэгчдээ дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.